Шин сэргэлтийн бодлого буюу Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай холбогдуулаад шууд төстэй хэрэглэгчийн төлөө газраас болвол энэ мэргэжлийн нэгдсэн холбоотуудын нэгтгэхэд ажил хэсэг байгуулсан байгаа. За өнөөдөр бид нар ягаад энэ судалгааны их сургуультай хамтарсан хүрээнд уулзалт хийгээд байна гэхээр ерөн зүгээр энэ судалгаа шинжилгээний үйл ажиллагаанууд хийгээд үзэхэд Монгол Улсын эдийн засгийн бүтэц ер нь алдагдчихсан хэлбэр дээр байгаа. Бүтцээ дагаад төрийн тодорхой хэмжээний захиргааны байгууллага буюу төрийн бүтэц өөрөө тодорхойлогдох ёстой байтал 1990 оноос хойш бол төрийн бүтцээ дагаад бусад юмнууд нэгддэг болцсон хэлбэр дээр явж байгаа. Энийг бол бид нар энэ Монгол Улсын гол хөгжлийн садаа буюу гацаа хөгжлийн гол хоош нь татж байгаа хэлбэр гэж ойлгож байгаа. Тэр утгаараа эрдмийн их сургуультай хамтраад энэ эдийн засгийн бүтцтэй холбоотой томоохон хэмжээний судалгаа шалгалгын ажлууд хийгдсэн байгааг хэрэгжүүлэх, цаашдаа нэмж хийх ёстой ажлуудыг бол хийх. Нөгөө талдаа бол бидний өрөөнд ялангуяа мэргэжлийн нэгдсэн холбоотой зөвлөгөөний ажлын хэсгээр гарсан дүгнэлтүүдийг эрдэмтэн судлаачдын гаргаж байгаа судалгаа шинжилгээний ажил дээр тулгуурлаж хийх, тодорхой шинжлэх ухааны үндэслэлүүдийг оруулах гэдэг ч юм уу. Иймэрхүү ажлууд бол цогцоор нь хийх зорилгоор бид нар энэ ажлуудыг хийгээ явж байна гэж ойлгож болно.